Сайн байцгаана уу эрхэм сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн гэмт хэргийн түүхээр 20 дугаар зууны хамгийн нууцлаг хэрэгүүдийн нэг болох нэлээд сонирхолтой хэргийг та бүхэндээ хүргэе гэж бодлоо. Одоо хүртэл учир нь тайлагдаагүй ийм хэрэг байна. 1922 оны 4-р сарын 6-ны өдөр Францын Братимужийн Сант Ривол тосгоны ойролцоо нэгэн фермд 2 нас хагас орчимтой Полин Пикар гэр бүлийнхэнтэй хамт амьдардаг байсан. За Полины хувьд бол гэр бүлийнхээ 8 хүүхдийн нэгнээсэн аав нь болохоор Франсуа Пикар, ээж нь Мариана байсан ба. За гэр бүлийнх нь болохоор Бретон хэлээр ярьдаг, зөвхөн Франсуа Пикар Франц хэлээр ярьдаг байсан тухай үе мэдээлэл тэмдэглэсэн байдаг юм байна. 1922 оны 4-р сарын 6-ны тэр өдөр болохоор Полин гэр бүлийнхээ фермийн хашаанд тоглож исэн байна. Тэгээ хэвийн л нэг өдрүүд байсан. За хэсэг хугацааны дараа охин алга болчихсон байсан. За гэрийнхний түүнийг ойр хавьтай байгаа нэг холдоогүй хаа гэд эхлээд тэр хаваараа хайсан боловч охины ямар ч сураг гараагүй олдоогүй. Ингээ удалгүй хуршууд нутгийн хүмүүс болон цагдаагийнхан хайгуул нэгдсэн байна. Ингээд энэ хүмүүс болохоор фермийн иргэн тойрон зам, талбай, буцаг болон ойролцоо газруудыг нэгдсэн боловч охиныг олох ямар ч уул мөр илрээг байдаг. Ингээд охин алга болоод хэдэн 7 хоногийн турш хаана байгаа нь тодорхойгүй хэвээрээсэн. За тухайн үед түүнийг охин л болохоор зэрлэг амтнд дайрсан байж болно. Эсвэл хин нэгэн улгаалаад аваад явцсан байж болно гэсэн хувилбаруудыг төвшүүлж ирсэн. Зэрлэг амтнд дайрсан гэхээр ямар ч уул мургүй байсан. Охины хувцсны тасархаа гэдэг ч юм уу тий. Одоо ясны үлдэгдэл цус ч гэдэм үү ямар ч тийм уул мөр байгаагүйсэн учраас тэр жоох хэцүү байсан. За мөрдөө шалгалтын үе болохоор Кристоф Кремон гэх эрэгтэйд анхаарал байцаагчд хандуулсан байна л да. За яагаад тэгэхээр энэ Кремон гэдэг хүн нь Пикарын гэр бүлд ирж хаяа хөөсөөр ажил хийдэг. За дээрэс нь явуулаар явж одоо шүхэр цасдаг, худалдаач маягаар буюу ойр зүрийн юм зардаг юм хүн байсан юм билээ. Тэгээ ийш анхаарал хандуулсан хамгийн том шалтгаан нь энэ хүн өмнө нь одоо бэлгийн хүчирхийллийн хэрэгээр 5 жилийн хойрхол эдэлж байсан гэдэг мэдээлэл байдаг. Ингээ Полин алга болсон буюу 4 сарын 6-ны өдөр энэ Кремон Пикарын фермд очсон байсан. Охинтой ойрхон ярилцчихсан гэж одоо хүмүүс бол хэлсэн учраас шалгасан байна л да. Ингээд гэхдээ энэ хүн болохоор тэр ферм дээр утаагүй яваад өгсөн юм байлээ. Мэдээллийн дагуу цагтаа нар түүнийг сэжиглэн барь авчилсан. Гэхдээ охины аав болох Франсуа Пикарын мэдүүлгээр Полин хамгийн сүүлд харагдсан үед энэ Кремон фермээс ойролцоогоор 6 км-ийн зайд байсан гэж хэлсэн. Ингэснээр Кремон Полиныг алга болгосон гэх одоо тийм ээ авч явсан ч юм уу гих сэжгийг нотлох баримт одоо хангалттай байгаагүй учраас тэр дор нь суулгасан байдаг. За удалгүй нутгийн нэгэн эмэгтэй Полин алга болох үеэр үл таних 2 хүн хүүхдээ ойролцоо эргэлдээд түүнийг ажиглаад харж исэн гэдэг мэдээллийг өгсөн. За тэдгээр хүмүүсийг хэн болох далаа байсан Полинтой холбоотой эсэх нь одоо хүртэл тогтоогдоогүй байдаг. Ингээ охин алга болсноос 1 сарын дараа 5 сарын 6-нд Пикарын гэр бүл Чирбург хотын цагдаагийн газраас нэгэн мэдээлэл ирсэн. Энэ их сонирхолтой мэдээлэл. За яасан гэхээр Чирбург нь Полины гэрээс хэдэн зуун километрийн зайтай оршдог Нормандийн нутагт байдаг юм аа л да. Тэнд 2 нас орчимтой Полинтой маш адилхан охин олдсон. Охиныг хаанаас ирсэн, хэн авчирсан огт тодорхойгүй байсан. Ингээ 1922 оны 5 сарын 7-нд нутгийн нэгэн сонинд Чирбургт олцсон охины тухай мэдээлэл нийтлэгдсэн байсан. Юу гэж бичсэн бэ гэхээр за энэ олдсон охин алга болсон байгаа Полин Пикар байж магадгүй гэсэн мэдээлэл маш томор нийтлсэн байдаг. Ингээд охины зургийг цагдаа нар Пикарын ээж буюу Полины ээж Марианад үзүүлсэн юм байл та хамгийн түрүүнд. Зургийг л харсан учраас ээж нь тэр зургийг хараад миний охин Полин мөн байна гэж таньсан байдаг. За ингээд таньсан учраас энэ гэр бүлийнхэн Чирбург руу тухайн охиныг шалгахаар явахаар шийдсэн байна. За 5 сарын 7-нд Пикарын гэр бүл анхудаа галт тэргээр холын замд гарч Чирбург руу явсан. Ингээд 5 сарын 8-нд Чирбургт очсон байна. Эцэг эх нь охиныг хараад царай төрхийг нь өөрсдийнх нь охин болох Полинтой маш адилхан гэж үзсэн. Гэхдээ хэд хэдэн зүйлд тэднийг бас эргэлзүүлж исэн юм байлаа. Яагаад тэгэхээр охин аав ээжигээ бүр огт танихгүй байсан. Дээрээс нь юу ч ярихгүй. Чивчмэг бол байгаад байсан. За Пикарын гэр бүл бол Бретон хэлээр ярьдаг байсан боловч охин тэднийг ойлгоогүй юм шиг байгаад байсан. Юм ярихаар ногт ойлгохгүй байсан. За дээрээс нь Полин алга болох үед өмсөж байсан хувцснаас нь өөр хувцтай олдсон.
Ингээд эцэг их нь болохоор эхэндээ хүүхдээ оллоо гэж итгэсэн ч гэсэндээ нөгөө эргэлзээ нь арилахгүй байсан. За ингээд 5 сарын 8-нд нутгийн сонинд болохоор Чирбургаас олдсон охин Полин Пикар биш байх магадaltaй гэж мэдээлэл бичсэн байдаг юм байна. Ингээд 5 сарын 9-нд Франсуа Пикар охиныг өөрийн охин мөн гэж дахин мэдэгдсэн. За ер нь бол ээж аав нь эргэлзээд байгаа нь л охиноо мөн байгаасаа л гэж маш их найдаж ирсэн юм шиг байна. Ингээд Пикарын гэр бүл охиныг өөрсдийнхөө хүүхэд гэж үзээд байсан учраас прокурорын зөвшөөрлөөр охиныг тэдэнд өгөхөөс гарах байгаагүй. За эн чинь бүр тухайн үед бол ДНХ хөгжөөг байсан учраас охиныг одоо шалгах өөр арга байгаагүй. Ингээд олцсон охиныг Чирбургаас аваад гэрлүүгээ буцсан байна. Пикарын гэр бүл охиныг дагуулan Британд руу буцсан байна. Ингээд 5 сарын 11-нд болохоор мөн нутгийн сонинд олдсон охиныг Полин гэж ах эгч нар нь таньсан гэдэг мэдээлэл гарсан байдаг. За 5 сарын 12-нд болохоор яг өөрийнхөө гэр буй Пикарын гэр бүлд охин ирсэн байна л та. Гэхдээ нөгөө юм ярьдгүй буюу юу ч дуурахгүй хിവэрэл байсан. За гэр бүлийнхэн нь буюу одоо ээж аваас нь гадна охины ах эгч нар нь түүнийг мөн манад өмнө байна гэж хүлээж авсан. За хажуу айлынх нь хуршууд ч гэсэндээ охиныг Полин мөн байна гэж таньсан тухай мэдээлсэн. Гэтэл охин өөрийнхөө эцэг ихтэй хэвэн харилцаж чадахгүй хിവэрэлсэн, ямар нэг юм дуурахгүй хിവэрэлсэн. За тэгэхээр нь одоо аав ээж нь шалгах өөр арга юу байна гэж үзээд яг охиныг алга болсон үедээ хаана байсан тэр газар нь аваацсан юм билээ. Тэгээ аваачхад охин нүүрэнд нэм айдас тодроод нэг л эвгүүцээд байгаа нь харагдсан гэж мэдээлсэн байт юм байна. За 5 сарын 13-нд Эвис Мартин гэх 49 настай нутгийн тариачин энэ Пикарын гэр бүлд ирсэн байна. Энэ аягүй сонио. За ингээ гэрт байгаа хүүхдийг хараад буюу нөгөө олж ирсэн хүүхдийг харангуудаа Полин мөн эсгэд маш ихээр эргэлзсэн. Бүр ээж аваас нь илүү ихээр эргэлзсэн ба. Удалгүй тэр сэтгэл санаа нь хямарсан байдалтайгаар гэрээс гараа явцсан ба. Гэхдээ сонин нь дараагийн өдөр нь Кемпер хотын сэтгцийн эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл гарсан байдаг. Түүний энэ үйлдэл болохоор Полины алга болсонтой холбоотой гэдгийг яг тогтоосон баримт байхгүй ч гэсэн одоо хүртэл хүмүүс эргэлздэг. Энэ хүн яагаад тэр хүүхдийг харангуудаа тэгэж сэтгэл санаагаар унаад бүр одоо тийм ээ сэтгцийн эмнэлэгт очсон болоо гэдгийг нь одоо хүртэл тайлаагүй юм билээ, нэг сонио. За ингээд нөгөө олж ирсэн охин буюу Полин гэртээ буцаж ирснээс 2-7 хоног орчмын дараа Пикарын фермийн ойролцоогоос хүүхдийн цогцос олдсон. За цогцыг хэн олсон болон яг хэдний өдөр олсон талаар тухайн юм сонинд өгсөн мэдээлэлүүд болохоор зүрдгийн билээ л дээ. За нутгийн нэг сонин мэдээсээр болохоор 5 сарын 25-нд дугуйтаа хүн явж байгаад охины цогцыг олсон гэж мэдээлсэн. За дахиад нэг сонин болохоор 5 сарын 26-нд бас нэг дугуйтаа хүн явж байгаад олсон гэж бичсэн бол Нью-Йорк Таймс мөн 5 сарын 25-ны мэдээлсэн боловч цогцсны байршлыг өөрөөр бичсэн байсан. Ингээ 3 сонин гурлаа өөр мэдээлэл илгээсэн. За энэ цогцос Пикарын фермээс ойролцоогоор 800 м-ээс 1 км орчим зайд байсан гэж тэмдэглэсэн байлээ. За цогцос олдсон газар нь Полин алга болсны дараа эрхлэх хүмүүс өмнө нь олон удаа шалгачихсан юм шуудо байсан. Энэ газрыг бол одоо эрхлэх хүмүүс зөндөө олон удаа шалгацсан байсан гэж одоо мөрдөн шалгах байгууллагууд мэдээлсэн байсан. Тэгэхээр охиныг одоо зөөж авчирсан болж таарах гэдэг нь тэр одоо шалгаж явах үед бол огт байгаагүй байна. За энэ алга болсон цогцос яг хэн байсан юм бэ? Ямар байдалтай олдсон юм бэ гэхээр охины цогцос маш их задралд орчихсон байсан. Тэгэхэд хамгийн аимшигтай нь толгой нь байхгүйсэн. Толгой нь байхгүй, гар хөл нь байхгүй буюу одоо зөвхөн цээжин биенэл ингээ байсан гэсэн үг л дээ. Их биенэл байсан гэсэн үг. За дээрээс нь биеийнх нь зарим хэсгийг зэрлэг амтан эдсэн шинжтэй байсан. За одоо энд хамгийн сони юм нь энэ цогцсны ойролцоо насанд хүрсэн хүний гавлын яс ус олдсон. Эхэндээ энэ нь өөр нэг хүний цогцос байж болох тухай таамаг гарсан боловч дараагийн шинжилгээгээр уг гавлын яс нь насанд хүрсэн эрэгтэй хүнийг болох нь тогтоогдсон. За ингээд цогцсны ойролцоо бас ийм сони юмнууд байсан, хувцснууд байсан. Юу байсан гэхээр гутал, аймас, даавн, даашин байсан. Тэгтээ энэ хувцснууд ингээд харааж энтэнд хаяагүй бүгдийг нь икгээд тавьчихсан байсан. За энийг харсан эцэг эх нь юу гэсэн гэхээр Пикарын гэр бүл тэр хувцснуудыг хараад Полин алга болсон өдрөө өмсөж байсан хувцс нь мөн байна гэдгийг таньсан байдаг. За тэгэхээр нөгөө нэг авчирсан хүүхдний хэн болж таарах вэ? Охинд яг юу тохиолдсон юм бол гэдэг сонирн болж
ирж байгаа юм л да. За ингээд Франсуа Пикар цогцыг одоо таних үйл ажиллагаанд оролцсон юм билээ. Цогцос маш их муудсан байсан учраас нүүр царайгаар таних боломж байхгүй, тэгэж толгой наахгүй. За тэгэнгүүтээ өсний хэсэг нь байсан. Тэгээ охиныхоо өс нь бас өдөр үсийг харангуудаа миний охиных мөн гэж тайсан гэж байгаа. Тэгээ дээрэс нь хувцс нь мөн байна гэсэн. Тэгээ цогц нь яг Полин охиных мөн үү биш үү гэдгийг тэр аав ээж нь эргэлзэж эхэлсэн. За тухайн одоо хэвлэлт бол энэ бол түүний хувцс мөн. Гэтэ энэ бие нь яг манай хүүхдийн одоо бие мөн үү гэдэг дээр аав нь эргэлзээд байна гэж мэдээлсэн байдаг юм байна. Тэгээ ингэснээр Пикарын гэр бүлд байгаа охин болон олдсон цогц хоёрын хэн нь яг жинхэнэ Полин болох тухай асуудал мөрдөө шалгалтын төвд орж эхэлж байгаа. За хамгийн эхлээд эмчийн үзлэг явагдсан. Эмчийн үзлэг нь болохоор доктор Полигийн цогцыг үзээд бид шарах гэмтлийн шинж байгааг анзаарсан байна. За ингээд цогцыг зөөвөрлөөд нарийчилсан үзлэг хийхээр шилжүүлсэн байдаг. За тэр тухайн эмчийн үзэж байгаагаар болохоор цогцост цавны хэсэгт ойролцоогоор 1 см уушт, за дээрэс нь 2 см өгөн тийм гүн шарах байсан гэж мэдээсэн. Эхний байдлаар хүч хэрэглэж хөнөөсөн байх боломжийг авч үзсэн. Гэхдээ задлан шинжилгээний дараа үхлийн шалтгааныг аллах гэж эцэслэн батлах боломжгүй гэж үзсэн ба. За мөрдөн байцаагчд болохоор энэ хүүхэд бол төөрсөн, маш их даарсан, тэгээд магадгүй өсөж цангаад нас барсан байж болно. Тэгээд нас орсныхан дараа бол цэрлэг амьтад цогцыг цэрэмгэлсэн байж болно гэж үзсэн юм билээ. Тухайд ч одоо сошиал орчин гэж байгаагүй. Яг энэ мэдээллүүд бол сонинд нийтлэгдэл яваад байсан. За нутгийн сонинд нийтлэгдснээр болохоор 5 сарын 28-нд Полин фермээс төөрөн холдоод хүйтэн болог өсгөлөнгийн улмаас нас барсан байж болох юмаа гэсэн мэдээлэл гаргасан. Тэгээ ингээд зэрлэг амьтанд дайрсан байна гэж хэлсэн. Гэхдээ энэ нь тухайн юм мөрдөн шалгалт эцсийн маргаангүй нотлохоо болж бас чадаагүй байдаг. За удалгүй одоо энэ хэрэг нэг талдаа шийдэгдсэн буюу шүүхийн байгууллага олдсон цогцыг Полин Пикарын цогц мөн гэж үзсэн маа. Ингээд цогцыг Полины нэрээр бүртгээд албан ёсоор буюу сайн зэргийн болд оршуулга үлдсэн байдаг. За Пикарын гэр бүл ч гэсэндээ энэ оршуулгад оролцсон юм билээ л дээ. Гэхдээ үүний дараа цогц нь үнэхээр Полин охиных мөн байсан уу үгүй юу гэдэг нь эргэлзээ бодохоор одоо ч гэсэн явдаг. За яагаад гэхээр 1922 оны 6 дугаар сард гэхэд одоо Британд Полин амьд байгаа гэсэн цуврал маш хүчтэй таргаж эхэлсэн. Зарим хүмүүс болохоор чинэлэг гэр бүл Полиныг авч явсан. Тэгээд оронд нь өөрсдийнхөө нас барсан хүүхдийн цогцыг тавьчихсан гэж одоо амнаас аам дамж шуугаж эхэлсэн. Гэхдээ энэ хувилбарыг бол яг баттай нотлсон юм бол гараагүй юм билээ л дээ. За тэгвэл одоо охины цогцыг мөнгөд оршуулжлаа. Тэгвэл нөгөө олдсон охиныг яах юм бэ гэдэг юм асуудал үүсч эхэлсэн юм л да. Ингээд Чирбургийн охиныг Пикарын гэр бүлд ирснээс хойш 6 сарын 13-нд прокурорын хүсэлтээр гэр бүлээс нь салгаад Чирбург руу буцаацсан юм билээ. Ингээд Чирбургийн асрамжийн газарт охиныг аваачиж өгсөн. За охин нөгөө ярьдгүй хэвээрэлээс ихэндээ бараг ярьдгүй байсан боловч хэдэн сарын дараа Бретон хэлээр бүрэн өгүүлбэрээр ярьж эхэлсэн. За энэ нь түүнийг болохоор Британи гаралтай хүүхэд байж болох юмаа гэсэн шин таамаг гаргахад хүргэсэн юм билээ л дээ. За мөн сонинд бичснээр 1922 оны 8 дугаар сарын 11-нд охины ой санамж сэргэж Британи хэлээр ярьж гисэн тухай мэдээлсэн байдаг. Тэгэнгүүтээ ахад эргэлж гарч эхэлж байгаа. Гэхдээ нөгөө алга болсон байсан Полин Пикар муу юм биш үү? Одоо энэ хүүхэд чи ярьж эхэллээ штэ гэж энэ асуудлыг хөндөрлж эхэлсэн. Гэхдээ яг батлагдаагүй учраас охин нь болохоор Марио Луис Паулин гэдэг нэр өгөөд Чирбургийн асрамд нь үлдээсэн байна. Удалгүй түүнийг хүчилж авах хүсэлтэй хүмүүс одоо маш их арай гарч ирсэн байдгийн байна. За 1924 онд одоо 1-р сар гэхэд Чирбургийн асрамжийн газарт улаан борхон өвчин маш ихээр дэгдсэн. Тэгээ охин харамсалтай нь энэ өвчний дэгдэлтийн үеэр нас барсан юм билээ. Тэгээд 24 оны 1 сарын 2-нд болохоор аль бие усаар нас урсан гэдгийг нь олон нийтэд зарласан. За ингээд бүрэн гүйцэд цаашин шалгагч боломжгүй олцсон охин маань нас орчихсон. Тэр цогцос яг юм байсан гэдг нь ч тогтоогдоогүй. Залга болсон охин ч гэсэн хаана байгаа нь мэддэхгүй ингээд явжсэн. Тэгэхээр одоо хэргийн яг баримттай буюу аль бие усаар бүртгэгдсэн хэсэг нь юу юм гэхээр Полин Пикар 1922 оны 4-р сарын 6-нд гэр бүлийн фермээс алга болсон.
90 хайсан боловч олоогүй. 5 сар ихээр жир бургаж түүнтэй адилхан охин болсон. Тэгээд Викарийн гэр бүл охиныг Полин гэж үзээд гэрлүүгээ авчирсан. За тэгээд тэр охиныг болохоор гэр бүлийнх нь ах эгч нар нь бүр тэр тусмаа хуршууд мөн гэж таньсан. Гэтэл 2-7 хоногийн дараа Викарийн фирмийн ойролцоо бага насны охины маш их задралд оршин цогцос олдсон ба. Тэгээ хамгийн сонин нь цогцсны тэргэд охин алга болсон өдрөө өмсөжсэн хувцснуудыг нэхвэ тавьсан байсан. За ийм учраас цогцыг Олимпикаар их гэж албан ёсоор үзэж оршуулсан. Гэхдээ 22 онд тухайн үеийн хэвлүүд өөртөө цогцсны хэн болох тийм ээ чир бургоо охин хэн байсан бэ гэдэг талаар эргэлзээтэй мэдээллийг нийлсээрч байсан, отооч эргэлзээр байгаа юм билээ. За тэгээд яг тэр олдсон цогцос буюу тэр задралд орсон цогцос өнөөдөр ч гэсэн яг одоогийн байдлаар Олимпикаар мөн гэдэг нь орчин үеийн ДНХ-ийн шинжилгээгээр батлагдсан баримт байхгүй хിവэрэл байгаа гэсэн үг. Сонин байгаа зэн бүр ингээд хайчцсан юу болоод байгаа гэдэг нь тодорхойгүй ийм хэрэг байна. За ийм учраас ч одоо бодвол 20 дугаар зууны учир бүтүүлэх хэрэгүүдийн нэгт аль бие ёсоор бүртгэгдсэн юм шиг байна. Тэгэхээр та хэд манаас юу гэж бодож байна? За би болохоор бүр гайхаад байгаа юм. Надад бол зүгээр миний л бодол шүү. Тэр нөгөө баян айлын буюу те ойролцоо насны хүүхэдтэй байсан хүмүүс авч яваад оронд нь нас орсон хүүхдийн цогцсыг авчраад тавьдсан ч юм болоо та гэдг нь арай төхөө санагдсан. Яагаад тэгэхээр охиныг хэн болгохыг таниулахгүй тулд тэр ч одоо зөвхөн өснийх нь хэсгийг үлдээсэн болохоос ч толгойгүй байсан. Тэгээд дээрэс нь гаргуулгүй байсан. Гэхээр тэгээд аваа явцсан юм шиг санагдаад байна. Тэгээд яг мэдэхгүй л энэ тиймдээ ч одоо хүртэл ингээ учир нь тайлбардаагүй хэрэг байна ээ. Өнөөдөр та бүхэндээ одоо 20 дугаар зууны хамгийн нууцлаг бас TX98 шигтэй хэргийн талаар ярьж өглөө. Дараагийнхаа дугаараар хэрэг баяртайгаар уулзцаая. Баяртай.